сургууль хэрхэн бүтээх вэ? Угандагийн туршлагаас. Сайн сургуульд сурах нь хүн бүрийн эрх. Таны харж байгаа энэ бяцхан цүнхэнд олон хүүхдийн мөрөөдөл болсон сайн сургуулийн түүх багтсан гэхэд үнэмшмээргүй. 2008 онд Африкийн Уганда улсын нэгэн дунд сургуулийн төгсөх ангийн сурагчид сайн сургуультай болох мөрөөдлөө биелүүлэхээр багштайгаа хамтран 18 сарын туршид сайн сургуулийн үлгэрийг боловсруулжээ. Сайн сургууль хэрхэн бүтээх вэ аргачлалыг дуу хоолойгоо өргөх нь иргэний нийгмийн байгууллага дэмжин дэлхийн өнцөг болон бүрт амьдардаг мянган хүүхдийн сайн сайхан зориулан түгээсэн юм. Энэ аргачлал сайн сургуулийг бий болгохыг хүссэн хэн ч ашиглана. Сайн сургуулийг бүтээх бүхий л талын оролцоог хангахыг ойлгуулсан. Альва асуудалд хин нэгнийг буруутгаагүй. Хэрхэн засаж залруулж хамтдаа шийдвэрлэх арга замыг ирэлхийлэх. Хамтын үйл явцыг үе шаттайгаар тодорхойлдгороо зохицсон юм. Тэд сайн сургуулийг хамтдаа хэрхэн бүтээх вэ зорилгодоо хүрэхийн тулд хамтдаа төсөөлцгөө, хамтдаа суралцгаая, хамтдаа бүтээцгээ үе шатуудыг дамжсан юм билээ. Ямар сургуулийг сайн сургууль гэх вэ? Хамтдаа төсөөлцгөөе. Сургууль гэж хог хаягдалгүй, сайхан барилгатай, сайн хичээл заадаг сургууль гэж бодож байна. Сайн багштай, сайхан орчинтой тийм л газар байх гэж байна би. Дасууж боловсрох тийм нөгөө таатай орчныг бүтээлэх сайн сургууль жишээл багш миний мэдлээ бодож байна. Мэдээж хамгийн гол нь хэнийг ч ялгадаггүй байгаасаа гэж би амар хүсдэг. Өөрийн хэмжээнд л илчил тэрийг үнэлж урамшуулдаг байгаасаа гэж хүсдэг. Хүн бол хүнтэй хүн шиг л харьцдаг тийм сургуулийнхыг амар хүсдэг. Тэр бол жихэн сайн сургууль ахаа гэж бодож байна. Хүүхэд бүрт ээлтэй сайхан орчин, ажилдаа хайртай сайн багш, хүүхдийн дуу хоолойг сонсдог сайн засаглалтай сургууль. Тийм ээ. Сайн сургуульд хүүхэд бүр үеийнгийн хүндээ хүлээн зөвшөөрөгддөг. Хүүхэд бүр хамгаалагдсан болохоор хинч бусдыг дээрлэхдэггүй. Хин нэгнийг шийдэхийн тулд айлгаж, ичээлгүй, эерэг хүмүүжлийн аргыг ашигладаг. Тэдний нууцыг задруулахгүйгээр дотнчлон ярилцаж, сургуулийн орчинд аюулгүй, сэтгэл зүйн таатай орчныг мэдэрч байдаг. Сайн сургуулийн эргэн тойронд цэвэр цэмтгэр аюулгүй хүн бүрийг хамгаалах бодлого өндөр стандарт дүрм журмыг мөрддөг. Анги танхимын тогтчлт сайн, тоглох газар, сайхан мод, ногоон орчинтой, сурах шаардлагатай бүхий л хэрэглэгдэхүүн материалын орчин энд бүрэлдсэн байдаг. Хүн бүрийн ялгаатай хэрэгцээ, нас бие, сэтгэхүйн онцлогийг харгалзсан сурах орчныг бүрдүүлсэн байдаг. Ямар багшийг сайн багш гэх вэ? Хамтдаа төсөөлцгөөе. Ууралж муурлахгүй зүгээр юм зумаа сайн эвтэхнэр зааж өгдөг. Өөр бид нэр нөгөө ууралж яах нь битээ ууралж мөр яаж маад яадаг. Чи сэтгэлээсээ гिचээлээ заадаг багш. Би яг сайхан сэтгэлтэй тэгээд заахад юм ууралж уцаарлахгүй гоё тайван тэгээд тийм л хөшиг сайн л хөшиг үү. Уурлаад ямар ч хүн биш байх чи өөр хүн хүүхдэн үлээд ах чи хүнлүү заавчгүй хөтгдөг тийм багш. Сонио. Сайн багш хичээлээ гоё заадаг. Тэгээд ууралдгүй илэн далангүй багшийг л ойлгохгүй юм асуудаг. Тийм л багшиг л энэ. Хүүхдийн сэтгэл зүг мэдэрч харцдаг байгаасаа гэж хүсдэг. Хүүхд яавал ингээд
урам аваа сураад байна. Яхаараа унтарчаад ингээд байна гэдгийг сайн мэдэрдэг. Тийм байгаасаа гэж хүсдэг. Сайн багш гэдэг чинь яг юунд болохгүй байгаа нь тий асуудаг, хувийн амьдралын асуудаг, үерхлийн талаар асуудаг, тэг хоорондын харьцаагаа бэхжүүлж чаддаг. Тийм багшийг маш сайн багш гэж хэлж болох лу. Сайн багш. Альва зүйлд бүтээлчээр ханддаг. Шин зүйлийг сурахад оюун ухаанаа дайчилдаг. Байнга суралцж яадаг. Сурагч эцэг их нутгийн олон сургуулийн захиргаатай сайн харилцаатай байдаг. Сайн багш. Хүүхэд бүрийн суралцах чадвар өөр гэдгийг ойлгож, тэдний сониуч занг өдөө сурсан зүйлийнхээ утга учирыг ухаарч, судлан шинжлэх, альва зүйлийг турших, бүтээлчээр суралцахад дэмждэг. Асуулт хариулт өрнүүлэн өөрийгөө илэрхийлэхийг нь урамшуулдаг. Хүүхэд бүрт цаг гарган халамжилдаг. Тохиолдсон асуудлыг нь анхааралтай сонсон туслахыг хичээлдэг. Хүүхэд бүрийг хийсэн алдаанаасаа сурч зөв шийдвэр гаргахад нь тусалдаг. Зөвхөн амжилтыг бус хүчин чармаалтыг урамшуулан хүүхдийг хүндэлдэг. Сайн багш бол сургууль мэрэгчлэрээ бахархдаг үлгэрлэн дурайх хүн. Ямар засаглалтай сургуулийг сайн засаглалтай гэх вэ? Хамтдаа төсөөлцгөөе. Захирал бол сургуулийг эзэлсэн хүн. Тэгэхээр бүх тоогийг нь тэрийг та эднэр заа гэж тусах хүн. Яг нь бид нар зүгээр анхаарал тавиал тэндийнх нь л гоё дээ. Захирал гэж ямар хүн байх гэдэг бид нарт сайн хандаж маш гоё буруу юмыг зөвөр яалгуулж хүүхдүүдийг сайн өдөрдөж сургууль мөрөөлөө багш магшиг өдөрдөж яадаг. Тийм үнийг л захирал гэж хэлнэ. Сургуулиас зохион байгуулж байгаа эцэг эхчүүдийн хооронд тэр тий хүүхдийнхээ мэдрэгтэй хүүхдийнхээ хичнээх авьяас болохыг цааш нь ирээдүг нь бас нээж олж харахад багшаас нь юунд нь анхааруул болох вэ гэж юм уу тий. Бас хүүхдүүдийнхээ бас нөгөө боддоор үнэлнэ шүү дээ. Одоо хүүхдийн яг яаж сурахад хэрэгтэй бүх юм нь яг зааж өгөөд багш нар тулж ажилладаг. Эцэг эхчүүд нь хүүхдүүдийнхээ төлөө мэдээж явж байгаа юм чинь бүгдээрээ ингээд нийтээр ингээд тэр холбоо молбоонд нь цуг хамрагдаад нийтийн тийм нөгөө уралдаан бүгдээнд эцэг эхчүүд нь хүртэл оролцдог. Тэр талаар айгүй үнэхээр баяртай байдаг. Сайн засаглал. Сурагч бүр өөрсдийн дуу хоолойгоо илэрхийлдэг. Өөрсдийн санаачлан байгуулсан зөвлөл, клуб, сонин сэтгүүлтэй дөрөвд хувцас сонгох, сургуулийнхаа дүрмийг зохиох, сахилах баттай холбоотой асуудлыг шийдэх зэргээр өөрсдөө холбоотой шийдвэр гаргахад оролцдог. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эссе бичлэх, итгэлцээний тэмцээн зохион байгуулахад оролцдог. Санал хүсэлтийн харьцааг ажилуулан сургуулийн үйл ажиллагааны талаар өөрсдийн санал бодлоо хэлдэг. Дуу хөгжим, жүжиг, спортоор хичээлэх боломжтой. Орчин тойрносоо юуг мэдэрч бодож байгаа нь хамгийн чухал байдаг. Сайн засаглалтай сургуульд охид хөвгүүд бүгд тэгш хэрэгтэйгээр дуу хоолойгоо илэрхийлэх нь үн цэнтэй байдаг. Give me fire, give me reason, take me higher. Бүх хүүхэд сайн сургуультай болохыг хүсдэг. Бид хамтдаа сайн сургуулийг бүтээж чаднаа. Хичээхэн бол бэрхшээл бүр чамд бийгдэн. Нисэгч болж олон чи бас том болоо. Сансрын нисэгч ерөнхийдөгч жүжигч суперстар.